Сонгуул шудраг явагдах хамгийн гол үндэс бол сонгогчдын нэрсийн жагсаалт байдаг гэлээ. Тэгвэл энэхүү сонгогчдын нэрсийн жагсаалтанд зөвхөн нийслэл хотод гэхтэл маш олон ноцтой зөрчлүүд илрээд байгаа тухай мэдээллийг нийслэлийн ардчилсан намын дарга батруулга өглөө. За нэрсийн жагсаалтыг бид бүхэн аваад нэлээд шалгаж үзсэн. Тэгэхээр Улаанбаатар хотод 940 гаруй мянган сонгогч саналаа өгнө гэсэн ийм нэрсийн жагсаалт ирсэн. За хамгийн ноцтой нь түүний 363 мянга гаруй сонгогчийн овг нь адилхан, нэр нь адилхан, хүүс нь адилхан байна. Энэ бол нийт сонгогчийн 38%. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод амьдардаг 3-аас 4 хүн тутмын нэг нь ижил овгтой, ижил хүүстэй, ижил нэртэй хүмүүс болж таарад байгаа юм. Би тавханд хэдхэн жишээ хэлье. Тухайлбал яг ижил нэртэй, ижил овгтой, ижил хүүстэй нэг өдөр төрсөн юм байна. Нэг өдөр төрсөн. Амьдарч байгаа хаяг нь нэг. Амьдарч байгаа хаяг нь нэг. А гэтэл энэ хүний регистрийн дугаарын сүүлийн хоёр хоорондоо нь өөр. Нэг хүн хоёр иргэний өмнөхтэй байна. Энэ нэр нь хоёулаа нэрсийн жагсаалтанд орцсон. Энэ хүн хоёр удаа өгөх бүрэн эрхтэй. За жишээлбэл бас энд нэг хүн байна. Яг нэг өдөр төрсөн нэг хаягтай Баян зүрх төрөд амьдардаг. Нэг овгтой, нэг нэртэй. Уртлын хоёр үсэг нь. Нэг нь бол J-гээр эхэлсэн, нөгөөх нь U-гээр эхэлсэн. Очиж шалгасан. Нэг нь байж нөгөөх нь байхгүй. Нэрсийн жагсаалтанд оруулахдаа эдгээр хүмүүсийг дараалалаар нь оруулаагүй байгаа юм. Энд тэнд оруулж байгаа. Энэ бүх үндслийг гаргаад бид нар сонгуулийн ерөнхий ороонд манай намын төв штабаас хурууны тэмдэглэгээ хийя гэдэг асуудлыг сонгуул эхлэхээс өмнө болоо сонгуулийн дуудаар хэд хэдэн шаардлага тавьсан. За тэгээд 2-3 хоногийн өмнө сонгуулийн ерөнхий ороо зөвхөн Улаанбаатар хотод хурууны тэмдэглэгээг хийя гэдэг ийм шийдвэр гаргасан. Энэ үйл явдал ганцхан Улаанбаатарт биш, дархан Эрдэнэт болоод аймгийн төвүүдэд байх магадлал маш өндөр. Эндээс би бол бас манай намын аймаг тухайн хотуудад байгаа манай намын болоод нэр дэвшгийн штабууд энэ нэрсийн жагсаалтан дээр ажиллаж байгаа, ажиллаа дуусч байгаа. Энэ давхарлыг гаргаж байгаа. Зөвхөн би бол энэ дөрвөн жишээ хэлж байна. Магадгүй зарим хүмүүстээр бол 3-4 тэрнээс олон иргэний үнэмлэх очсон байгаа. Сонгогчийн үнэмлэх очсон байгаа. Бүртгэлийн ийм алдаатай жишээнүүд маш олон байгаа бөгөөд олон хүн амтай дүүргүүдэд илүү их тохиож байгаа юм байна. Иргэн та хэн нэгний өмнөөс нэг ба түүнээс дээш удаа саналаа өгвөл энэ нь эрүүгийн хэрэг үүсгэж, эрүүгийн хариуцлага тооцогддог бөгөөд үүнээс гадна энэхүү давхардсан бүртгэлийг хийсэн, бүртгэл хийхдээ санаандгүйгээр алдаа гаргасан, эсвэл хэн нэгний захиалгаар хийсэн бүртгэлийн ажилтан бас эрүүгийн хариуцлага үүрэх юм байна. Иймд иргэн таныг төрөөд эдэлж, хуулиа баримталж, эрхээ эдэлж, шударгаар саналаа өгөхийг уриалж байна.